Одоо хууль зөрчнийхэн бас ингэ шинжилгээ тий тиймэрхүү бас ингэ асуудал бас гарах байх гэж бодож байгаа. Мөн одоо гэр бүлийн одоо талигаа чи гэр бүлийнхэн гарч ирсэн гэдэг мэдээлэл яваад энэ юу н хэр бодтой вэ? Тэ өөрийн төрүүлсэн ээж ичээ орлоо гэдэг их чи одоо зөвхөн би хэлж байгаа юм шиг л сошиал хөрсөл явж байгаа тий ичээ орлоо гэдэг их чтэй би уулзаа хүний л одоо их юм бас өөрөөс нь гарсан болохоор би бас хэцүү байгаа шүү дээ тий бас сэтгэл санаа үнэхээр хэцүү байгаа би ойлгож байгаа их чи харахад бол их чинь сэтгэл санаа үнэхээр тогтворгүй байна лээ тэгээд тэр үйл их чинь гэдэг их чи бас ирсэн тэр хоёр хүнтэй би уулзсан яг хоо тэгээ одоо тэгээ тэр хүн рүү бас дайрч давчлаа яг хоо тий тэглээ ингээд одоо бид нар одоо тэр хүн босоод ирэхгүй байсан ш тий тэгэл аль дээр бас цензуртай анцсан дээр бол бодож байгаа. Өнөөдөр бас одоо өнөөдрийн үйл явдал хүндэтгэлийн үйл явдал бас нэлээд олон хүмүүс ирсэн байна. Та тэдэнд бас хандаж үг хэлээч. Маш их баярлалаа. Өнөөдөр ингээд би сая хэлсэн гадаа хэдий хүүтэн байгаа ч гэсэн ингэж сайхан сэтгэлээрээ халуун дулаан сэтгэлээрээ ингэж ирж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж одоо хэлмээр байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Найз минь шиг манай осир жамаа шиг тий бити олон хүний бити ингэж гадуурхагдж тий олон хүн бити ингэж одоо нийгэмдээ хавчуулагдж энэ сайхан Монгол төрчөөд одоо үнэхээр тэгж одоо хэцүү амьдрэмэргүй шүү дээ тий. За тэг ямарсан тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд найз маань Тэнгэрийн орноос хараад бидний бас баярлж байгаа байх гэж би үнэхээр итгэж байна. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр 15 цагт бид ажилласан. Мэргэжлийн нийслэлд маш их баяртай. Тэгээд хамгийн их баярлж байгаа Дүүл буян компанийн хамтлагийн залуучуудаа маш их баярлалаа. Дахиад ачаал бүр доктор гарах ажил явуулахын тулд хүмүүсийг тааж байгаа рестораны хамтлагийн баярлалаа. За миний зүгээс сошиалист мэдээ авах шиг үзсэн. Тэгж одоо хүн энэ хороо гэж аав ээжээс төрсөн байж ганцаараа эмгэгт маш олон хүмүүс сахиугүй байж байгаа дүүсэн. Тэгээд хойдын буйны ажлын хаан болсон мэдээлэл маш цэцэрч хүлээж авсан сахиугүй багтсан учраас тэгээд ээжийн орлоод тэр орны явдлыг тэнд галт түлээд цай хоолныгээд цолхыг бариад байж гэсэн чинь цагдаагаас ачаал баримтуудын өсөлт тэр орж фокус учраас гэр орж хоёрын боломжтой гэсэн. Тэгээд өнөөдөр одоо энэ зүйлээр яриад энэ зол өрөх ёслолын ажлыг зохион байгууллаа. Тэгээ өнөөдөр энэ зол өрөх ёслолын ажлыг зүгээр нэг зол өргөж байгаа ш. Ухаарлын аян болгож би хийж байгаа. Ухаарлын аян гэдэг нь маань юу гэж хийж байгаа гэхээр хүн одоо энэ хороо зүүнний үзүүлэлт удааны хөл тавилан үүсгэж ирчээ. Энэ хороогоос буцахтаа ганцаараа яж буцаж ирсэн болохгүй маа. Тэгээд одоо Монголынхаа бүх сайхан залуучуудыг аав ээжтэй нэлтэй эмээ өвгөө хайртай байж тийм ээ. Одоо арх тамхины хор хөнөөл, арх тамхины хамаарал, энэ хар тамхины домтол тэгээд ийм одоо устаас гаж буруу юм амьдралаар амьдрахгүй хаасан. Талигаа чи энэ үхэл өөрөө одоо хүнийг их зүвт утга учиртай амьдрахад Монголын залуучуудыг хүсэлж, урайлж дэмжиж өгсөн болоо гэж бодож байна. Тэгээд Монголын залуучуудыг талигаа чи ганцаардаж харамсалтайгаар өгöd болсон энэ үхлээс балтам сургамж авч залуучуудыг арх тамхи хор зуршлаас хол байж, хар тамхины домтолтоос хол байж, аав ээжийнхээ одоо хайранд илүү бүтэн хөндөж ингэж сайн сайхан амьдарч яваасай. Монголын ирээдүйн хойч үе залуучууд их бүтэнлээ харсан. Хантай аян зохион байгууллаа да. Та бас өмнө талигач гэдэг байсан уу? За бусадтай адилхан сошиалаар ингэж хэлдэг байсан уу? Ер нь бол таньдаг байсан. Би Улаанбаатарт 2022 онд шилжчихсэн. Тэгээд
орон ширхэг шавгаар биш шүү дээ. Бөмбөр тэгээд тэрний хаа энэ тий. энэ залууд би шовны өөр засч захиалсан. Тэгээ энэ залуу надад хийж өгсөн шовныхаа өөрийг өргөж өгөх гэж зам дээрээс такси юмсан чи талиагач тарьсан. Тэгээ талиагачийн таксигаар ингээ 3 шовны өөрийг өргөж ирсэн. Тэгээд богдуур тийм богд шовны өөр. тэгээд тэр үед талиагач маань урт цагаан югтэй дүүхтэй ирээд би миний хөө ахиж битээ ир хүн байж одоо ийм муухай хуц өмсөж байгаараа дахиад жангуу мэгч дээрээ ирэхдээ гоё ир хүн шиг хуцлаад үсээ гоё цэсэн. Хөөхөн охин найзтай болоо тий. Хүүтэй болж ирээд хичин цаахад барьж байгаа чи би хэлнэ гэд үнсээд цуг дутал билээ. Манад нэг виски байсан тэгээд хэлээ. Ир хүн шиг сайн амьдарч аваа гэдэг энэ хоёрыг үнсээд хоол бэлэг өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс битээс нэг дай гоцаа ярьдаг хэд хэдэн удаа суудаа тусламж өгчээсэн би тусалж байсан. Тэгээд иймэрхүү холбоотой байсан да. Тэгээд сая сошиалос хэд нас орсон одоо мэдээлэл хүн дээр мэдчихсэн. Өөрөө ч хүүгээ алдагддаг байсан. Надаа хамгийн хэмзэгч хүлээж авч байгаа юм. Хинч тэр хүнийг хайрсан тийм. Эмгэгт ямар ч эргэж тойролтгүй хэрвээ тэр хүнийг эмгэгт тийм байдалтай очсон байгаад би сонссон бол очиод ядч хажууд нэг 2 өнгөч хийсэн сахиад сууж авсан. Даач гэдэг хинч надаа энэ мэдээлэл өгөө. Шууд би сошиалос өнгөрцөн гэсэн мэдээлэл авсан. Тэгээд өөрөө юм одоо хүүхдээ миний хүүгээс ялгаа явах биш хөрөлцсөн. Талиагачи бас зан арьсны ямар хүмүүс юм бол одоо олон нийт бол сошиал медиа одоо төрхөөрн л одоо өнөөдрөлаад мэдээд байгаа шүү дээ. Яг нь миний бодлоор зөөлөн сэтгэлтэй сайлхгүй байсан. Нөгөө нэг арх бархаа хэрэгэлсэн үедээ сошиалор нөгөө лайм авдагтай хараа одоо бүдүүлэг үг хараад ер нь тэгтээ хайцаанаас хандлага гэдэг шүү дээ. Тэр хүний ганцаардвал тэр хүнтэй хүмүүс муухай харьцдаг учраас тэр хүн тийм хандлага гаргадаг гэсэн байна. Ер нь манай монголчууд харьцаанаас хандлага гэдэг үг юмсан ойлгож байгаа хэрэгтэй. Хүндээ зөв харьцаж чадах юм бол хүнээс зөв хандлага ирнэ. Хүн муухай харьцах юм бол хүнээс муухай хандлага ирнэ. Би одоо нэгэнт өөд таны тэмрэлт явцсан. Энэ сайхан залуугаа бид нар өнөөдөр ингэж шүүгээд яах вэ тий? Тэгээд одоо хамгийн гол нь сайн төлөв болоосоо би одоо хамгийн гол нь ингээд харж хандах хөнгөөр оронгүй учраас одоо зүгээр нэг тийм ганц бие хүмүүсийг нөгөө төрөөс нэг хэдэн төгрөг гаргаад авчиад оршуулцдаг л дээ. Тийм маягаар хайчруудаа гэж их одоо эмзэглсэн. Тэгүүлэхгүй бол их хүний хадаа хайр төвсөж өөртөө айлгын хүүгээ алдсан фэйсбүүк хүүгээ ээжүүдээр бариулаад хайтын буянг ашигт дээр нийлээд хийе гэж бодож сошиал дахин постыг хийсэн. Тэгээд өнөөдөр маш сайхан байнисчүүд маш сайхан дэмжлээ. Тэгээд өчтөр жамаа хүмүүс бүх хүүхдийн гэрийнхаа оронд их мөх жаргах бахаа гэж бодчих. Тэгээ та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Хайртай шүү дүүрэн яваараа. Тэгээд Монголынхаа ард түмэнд хэлэхэд хүмүүсээ бие биенээ амьдад нь л хайрлаж байгаарай. Өгсөн хойно бид нар 1000 уяглаад уулын чинь алтаа болсон ч тэр хүн нэгэнт эргэж ирэхгүй явчихж байгаа байхгүй. Тийм учраас амьд байхад нь л нэг нэгээ хайрлаж байгаарай. Аав ээжигээ ах дүүгээ хань ижлээ. Амьд байхад нь л хүндэлж хайрлаж байгаарай. Нэгд энэ хороогоос явцсан хүнийг бид нар одоо өнөөдөр намайг жангуу мэгчэнд надад зориулаад 5000 лаа аваад авчираад асууж энэ хагас үтсэн санд 2 3 шин нойргүй сууж хайлмаг бууз хийж зараад тэр мөнгөөрөө 5000 лаа авчираад асууж ийн гэж осорж ямаа хөө мэдхгүй шүү дээ. Тийм болохоор бид нэг нэгнийгээ хамтд нь л хайрлаж явах хэрэгтэй. За гүг хадаас өгтөө юм. Даа явгаарай. За зүлтээ. Оо танаа мэдээж авч очих. That's a guy.